Сайн байцгаана уу? Өнөөдөр 2020 онд гарсан Haikyuu анимныхаа 4-р бүлгийн part 2-ыг оруулж байна. Ийхүү 4 бүлэг үргэлжилсэн Haikyuu анимны маань цуврал дуусаж байна. Эхлэхээс өмнө лайк, subscribe-а дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Манай хэд буудалтай ирж багш өнөөдөр сайн байлаа. Эхний тоглолтондоо ялсанд баяр хүргэе гин. Харин Укэ маргаашийн талаар ярилцъя. Эсрэг баг бол энэ жилийн Интер Хайд 2-т орсон баг. Хёго мужийн төлөөлөл Инаризаки ахлах сургууль. Тэмцээнд ялах өндөр магадлалтай баг. Оноо авагч 4 дугаартай Ожира Аран. Окута шиг шилдэг 3 давтлагчтай хамгийн ойр нэгэн. Түүнийг бүрэн хамгаалтаар барьж авна. Голын хаагч нь 10 дугаартай Суно Ринтаро. Голын хаагчдын хувьд намханд орохч мэдрэмж өндөртэй. Довтлогоо дагахтаа сайн. Манай хурдан довтлогоонд амархан дасах байх. Зайгаа сайн ашиглаж довтол. Хамгийн асуудалтай нь бүх довтлогчоо гайхамшигтай ашигладаг холбогч Мия Ацуму Кагаяма бэлтгэлийн бааз дээр уулзсан байх гэхэд Сугавара ахлах сургуулийн номер 1 холбогч гэдэг нөхөр үздэг. Харин Кагаяма довтлогчийг сайн болсон гэж санагдуулан холболт өгдөг юм шиг санагдсан гэв. Укай холболтоос гадна давуулт нь ч асуудалтай гэхэд Кагаяма тэр саяхнаас үсрэлттэй давуулт болон хөвөлттэй давуулт хийдэг болсон. Интер Мидл болон Интер Хайд шилдэг давуулагч авсан гэд бүгд л нухацтай царай гаргасан харагдана. Гэтэл Хината улсын номер 1-2-той тоглох нь гэж баярлана. Маргааш нь болж манай хэд бие халаалтаа хийж эхэлнэ. Сугавара Мия Ацумуг зогсоосон ч нөгөө ихэр Осамо нөхөж ирнэ. Ахлах сургуулийн гар бөмбөгийн шилдэг ихрүүд Мия ахт үүсгэн. Нөгөө баг адилхан хар өмсгөлтэй учраа манай хэд улбар шар өмсгөлтэй тоглохоор болно. Хёго мужийн төлөөлөл Инаризаки ахлах сургуулийн эсрэг Миягийн мужийн төлөөлөл Карасуна ахлах сургууль гэснээр тоглолт эхлэхээр болно. Ацумо үсрэлттэй давуултын манай хэд юу ч хийж чадлагүй зогсно. Дараагийн давуулт гадаа гарна. Зөрүүлээд Асахигийн давуулт торон цохин алдна. Холболт ирж Хината үсэрсэн ч цохилгүй өнгөрнө. Бүгд гайхацгаан Хината зохихоо марчглаа гин. Тэдний тоглолтыг Бокута, Сакуса, Хошуми гээд бүгд л үзэж байв. Хинатаг холболтоос өөр зүйлд анх удаа сатарж байна гин. Кагаяма дахиж ингэвэл холбохгүй шүү. Холболт авмаар байвал хоёулангийн чад гэж урлана. Өчигдөр хараад ямар нэг зүйл ойлгосон байх. Ингэж өндөр өсрөн гэж төсөөлсөнгүй гэж бодно. Хөвөлттэй давуулт ирж Дайчи аван Танака зохиход хаалтанд хүрч холбогч нь эхний хүрэлтээрээ холбон 4 дугаар цохин оноо авахд манай хэд гайхан зогсцгоон. Зөрүүлээд Хината хурдан довтлогоо хийн оноо авна. Кагаяма давуулт хийхэр болоход хөгжөөнд дэмжигч саад болох гэж бөмбөр нүдэн аажмаар бөмбөрийн дуу хурдсаж давуултаа эвгүй гаргана. Ацумуг харсан Кагаяма төгс ихний алхан байна гэж гайхана. Эсрэг баг амжилттай хурдан довтлогоо хийн. Зөрүүлээ Танака оноо авна. Танакагийн давуулт ч тор давуулгүй унаа. Окей, бөмбөрийн дуу нэлээд төвөг болох нь давуултаараа тэнцүү үүсэхгүй бол цааш үргэлжлүүлэхэд хэцүү гэж бодно. Эсрэг багийн 4 дугаар хүчтэй давуулт хийн оноо авна. Оноо 7-4. Манай дэмжихээр ирсэн хэд ч муухай царайлан зогсоход Танакагийн ихч ирчихсэн. Эсрэг багийн дэмжигчд чанга юма удаан хүлээлгэж эхлэе гин. Манайх завсарлага авна. Энэ үед эсрэг багийн хөгжөөнд дэмжигчдийн бүрээн дундуур манай хэд Вадайко буюу Японы уламжлалт бөмбөр болон лимб тоглоно. 4 дугаар дахин давуулт хийн Танака хүлээн авч манай хоёр хурдан довтлохоогоор оноо авна. Дэмжихээр ирсэн хэд бөмбөр нүдэн ая явахад Хината гайхалтай давуулт хийж чадах юм шиг санагчлаа гэж бодно. Хината давуултаа хийн эргээд хаалт хийхэд шулуун цохиж Хината авах гэсэн ч гарын завсраар нь орж хөлн дээр нь нэр төрөө буцааж авна гэд довтлохоор үсэртэл Дайчид холбон оноо авна. Хоёр эртээ хутга дахиад гараад ирлээ гэхэд Танакагийн ихч хоёр бөмбөг ашиглах юм уу гэж гайхана. Шимада үсрэлттэй болон хөвөлттэй давуулт аль альнийг нь ашигладаг гэж тайлбарлана. Хөвөлттэй давуулт нүд ирэмхэд Нишиноягийн нүүрэн дээр тулж ирэн алдна. Дараагийн давуултыг Нишиноя авна. Асахи зохиж эргээд довтлогоо ирэхэд Кагаяма энэ байрлал, энэ таарамж, энэ үнцөг төгс таарсан байна гэж харна. Дог зүйлийг дуурайхгүй байх аргагүй биз дээ гин. Дахин давуулт ирж Дайчи Нишиноя хоёр авч Асахи зохиход зөрүүлээ дахин хурдан довтлохоогоор оноо авна. Дараалан оноо авсаар 14-11 болно. 10 дугаар жижигхэн хэрн их оноо авч байна. Өөрийнх нь онцгой довтлохоог өөдөөс нь ашиглахаар сэтгэлээр унах нь тодорхой байх гэхэд шигшээ багийн дасгалжуулагч тэр өдийг хүртэл Кагаяма л байхгүй бол үнэлэгддэггүй байсан байх. Гэхдээ цаашдаа түүнтэй л хамт тоглоод байхгүй. Өөрт нь холбож чадах холбогч байгааг Ацумугээс харсан байх. Бас тэр сэтгэлээр унсан хүний царай биш байна гэв. Довтлогоо ирж Цукушима Осомо дээр очин амжилттай хааж чадна. Укай хэвийн бус хурдан довтлохоо хэд хэдэн удаа зогсоосон Аоне Иноуканаар байгаа ч Цукушима өдөр болгон хардаг. Магадгүй үзэн яддаг байх гин. Цукушимач энийг зогсоож үзмээр санагдаг байсан гэв. Карасуна гэж анх удаа сонсож байгаа ч олон сайн тоглогчтой юм аа. Тэр хурдан довтлохоо самурай хүчтэй давуулалт бас либерийн авалт гэхэд Танака зүүнд гэж орилтол тэгвэл тэр халдсан гэхэд эрч хүчтэй гэж шоолж нээлтцгэн. Цукушима бэлдэж Бокуда түүнийг үсэрхэн гэж харна. Кагаяма холболт өгөн энэ хүртэл хүрээд иргэн. Цукушимач довтлон оноо авснаар 18-17 болно.
Шүгэл дууран Киношита орж ирэхээр сандран зогсон. Ука эсрэг багийн хүлээн авагч 17 настай, Осамо 16 настай гэхэд өрсөлдөгчд их сургууль том хүмүүс биш гэж тайвшран хөвөлттэй давуулт хийн. Ука Хинатад хоёр ихний нэг Осамог дагаж Иноука шиг тоглохыг хэлсэн байв. Хината ч Осамо дээр очин хаахаар үсрэн хаалт амжилттай болно. Хөтлөгчд 164 см, 183 см-ийг хааж чадлаа. Карасуна анх удаа оноог тэнцвүүллээ гэж ойрлолтно. Хоёр ихэрч муудалцсан жинхнээсээ үсрээч. Тэр жижигхэн хаалтнаас айгаа юу? Юунаас нь айдаг юм гэхэд Хината нэрээ юу гэд мухаа царайлна. Хинатач амар хаалт гэвэл аавны сан. Гэхдээ тэднийх хоёр юм уу гурвуулаа хаадаг. Нэгийн эсрэг хамгийн дургүй хүрмээр хаалт хэн байсныг бодно. Осамо гүн ирэхэд Хината хөндлөн зохих хэсгийг хааж чулуун зохиулснаар Нишиноё хүлээн аавна. Хината бусдтайгаа уусаж зэрэгцэн довтлогоо хийн оноо аавна. Нишиноё сая албаар тэгсэн үг гэхэд тийм ээ үнэхээр уур хүрмээр хаалт гин. Түүний бодож олсон нэгийн эсрэг нэг хамгийн төвөгтэй хаагч Або Жосегийн Мацукава байсан байв. Эсрэг багийн 4 дугаар 3-ын хаалтын дээрээс зохин оноо аавна. Хүчтэй давуулт ирж Танака авч Хината Асахи дүүгэн надаас гарахааргүй холболт болчихлоо гэж бодно. Асахич 3-ын хаалтны дээрээс зохих гэсэн ч бөмбөгөнд хальт хүрэн оноо аавна. Хината давуулт хийхээр догдлон зогсдол шүгэл дууран Ямагучи гарахаар болно. Гарах гарцны тэмдэглээн дээр төвлөрөх гэтэл урд нь самбар барьсан хүмүүс тэмдэг хааснаас болж Ямагучи сандран зогсон. Гэтэл үзэгчид дундаас түүний нэрийг дуудан орилго сонсогдно. Шимада бэлтгэл хийж байх үедээ хэрэглэж байсан дэлгүүрийнхээ уутыг барьчихсан. Түүнийг дуудаж байв. Ямагучи тайвшран AC-г нь нонлон давуулна. 4 дугаарч авч чадалгүй алдна. Дахин давуулахад 4 дугаар авч хурдан довтлогоо хийснээр Ямагучи авч чадалгүй. Бөмбөг хойш явж Танака араас нь гүйгээд авч чадалгүй самбар мөргөн унна. Инари-Закигаас сэлгээний давуулагч давуулт хийн Дайчи авсан ч бөмбөг нөгөө тал руу явхад Кагаяма араас нь гүйн өөрийн талбай руу буцаан Асахи шууд довтлон оноо аавна. Үргэлжлүүлэн Танакагийн довтлогоо намд аруулснаар оноо 24-24. Ацумугийн давуулт хийх ээлж ирнэ. Дасгалжуулагч нь 5 дугаар нь олигтой тоглолт гаргасангүй. Эхлээд 5 дугаарыг эхэлж буулгаж авъя гэсэн байв. Танака над дээр ирэх нь анх удаа ингэж байгаа биш гэж бодно. Бөмбөгч ирж авах гэтэл гинэт урдуур нь Нишиноё хүлээн аавна. Зэрэгцэн довтлогоо хийхээр бүгд урагшлан араас Дайчи довтлон оноо аавна. Хоёр ихэр хурдан довтлогоо хийх гэсэн ч зохиж чадалгүй зөрөн нөгөө гараараа хатгана. Зүрүүлээ Танакагийн довтлогоо хаалгуулан Нишиноё буцаана. 10 дугаар довтлогоо хийхэд Дайчи аавна. Танака зүүнд гиснээр арын хоосон хэсгийг онлон зогтол гадааг нь. Акаши эсрэг багийнх нь яшигтэй хаалт мөн оноо авахгүй бол болохгүй гэх сандрал. Дээрээс нь давуултын бай болсон. Стрессээс болж ганцхан алдаач гэж бодоход Бокута бүх юм болж бүтэхгүй байгаа юм шиг санагдана гэв. Оноо дахин тэнцэж 25-25 болно. Давуулт торон зохин Кагаяма эхэлж хүрнэ. Танака өмнө нь айснаасаа болоод холболт удаагүй гээд багийнхнаасаа уучлалт гуйж байснаа бодон зүүнд гээд орилоход Цукушима Асахид холбон довтлохоо торны завсраар орон оноо аавна. Хината Танака дээр очин голын хаагч дээр гүйж ирээд хаалт хийсэн чинь дог байсан шүү. Хажууд хэн нэгэн ирэхэд тайвширдаг гэж дэмжинэ. Хината Осамог даган хаахаар үсрэхэд чи ганцаараа гэтэл хажууд нь Танака гарч ирнэ. Осамоч гайхан шулуун зохихоос өөр аргагүй болж Дайчи хүлээн аавна. Цукушима хөөрөгдөг хоосон толгойт хөөснөн ч тэр амар юм аа гин. Кагаяма Танакаг урагшилж байгааг анзаарна. Танака дахин зүүнд гэж холболт дуудана. Холболт өгөхөд 10 дугаар хаахаар очин Танака хөндлөн зохилт хийн оноо аавна. Бүгд л баярлан орилолтно. Ийхүү ихний үе Карасуногийнх болно. Танакач Цукушимаг намайг үл тоосноо гэхэд Асахи-сан арай илүү оноо авах боломжтой санагдсан. Таны чөтгөр шиг сэтгэл зүй хүн амар байсан гэв. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэхүү газар маань бүх төрлийн маус засдаг ба маусны даралт, скроллын эргэлт, grip type буюу илэгдэл гулгалтаас хамгаалах наалт, skate буюу гулгалт сайжруулах наалтнууд, гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэхүү хаягуудаар нь ороод сонирхоорой. Баярлалаа. Токиог төлөөлөх Никома ахлах сургууль, Ишикаваг төлөөлөх Сарукава Конаар тоглож байгаа харагдана. Хоёр баг хоёул хамгаалалт сайн гэж танигдсан багууд. Эсрэг багаас хууралт хийхэд Никома босгоно. Кема холбон зохиход Сарукава Коч босгож чадна. Хөтлөгч Сарукава Когийн дасгалжуулагч Шишион Никомагийн Никомата дасгалжуулагчийн хуучин шавна гэж ярина. Дахин Никома хүлээн авч зүрүүлээ довтлогоо хийн оноо аавна. Эсрэг баг ихний үеэ золиослон Никомагийн холбогчийг гүйлгэсээр ядраах санаатай байв. Тоглогчт нь ч эхлээд холбогчийг нь дарж аавна гэж харцгаана. Кемач ийш тийш бөмбөрөг гүйсээр хөлөндөө тэглэн унснаар оноо алтна. Эсрэг багш давуултаа алтна. Куро гүйж ирэн үсрэхэд Кема ардаа холбон 2 дугаар оноо авснаар 23-23 болно. Шарт толгой давуултаа алдаж эсрэг багийн давуултыг хүлээн аавна. Кема бөмбөг рүү хойшлоход хаалт даган явж зүүнээс цохихоор бэлдэж байгааг анзаарна. Кема тэгвэл баруунд гиснээр 2 дугаар цохин оноо аавна. Никомагийнхан холбогчийг ядраах арга ашиглаж байгааг нь аль эрт анзаарсан ба Кемач бусаддаа мдээгүй юм шиг хүлээн авалтуудаа албаар алдаж өгөхийг хүсч багийнхан ч түүнийг дэмжсэн байв. Эсрэг багийнхан ч түүнийг нь анзааран хизээнээс мэдчихв. Удирдах байсан гэж бодсон ч удирдуулж байсан гэж юу гэж
гайхацгаана. Дасгалжуулагч нь завсарлага авахад Никомата дасгалжуулагч яг цагаа оллоо гин. Тоглолт үргэлжлэн эсрэг багийн довтлоход Куро хүлээн авч Кема Лев толбон довтлсон ч Сарукава Ко хүлээн аван. Зөрүүлээд Никомач бөмбөгийг босгоно. Хоёр баг ээлжлэн хүлээн авсаар Кема гол толбон Курогийн довтлогоо амжилттай болно. Кемаг нэг алхан холбохоор үсрэхэд бүгд л гайхан харцгааж төгс холболт байна гин. 6 дугаар толбон довтлогоо амжилттай болно. Ийхүү 30-32-оор Никома ялалт байгуулна. Никомагийнхан тоглолтоо дуусгаад манай хэдийн тоглолтыг үзэхээр ирнэ. Ацуму давалтаараа Нишинояг онлон оноо аавна. Хоёр дахь давуултыг бас л авч чадалгүй алдна. Гурав дахьыг нь арай гэж аван Танака дамжуулан Асахи зохино. Ацуму ихний хүрэлт болоход Осому холболтхийн 10 дугаарын өдөөс Цукушима хаах гэсэн ч оноо алдна. Ацуму дахин давуулт хийхээр болно. Давуулт ирж Нишиноё холдон бөмбөг гадаа гарна. Зөрүүлээд Асахигийн давуулт амжилттай болно. Дахин давуулан эсрэг баг хүлээн авч тоглооны өдөөс Цукушима дээр Кагаяма хамт хаахаар үсрэхэд хажуугаар нь зохиж Дайчи авч чадалгүй алдна. Оноо 18-9. Куро тэр гарцаагүй хөндлөн зохих гэж байсан ч гүйлт болон биеийн чиглэл хоёулаа хууралт хаалтыг хөндлөн зохиол таалгахаар ирүүлж өөрөө нөгөө тал руу довтлоо гин. Давуулт ирж Нишиноё босгон Цукушима довтлно. Эсрэг баг хүлээн авч 4 дугаарын довтлохог 3-ын хаалтаар хаан Кагаяма хатгана. Дахин босгож 4 дугаар 3-ын хаалтан дээрээс довтлон бөмбөг Асахиг ононо. Бөмбөг буцан явхад 4 дугаар дахин шууд зохиж оноо аав. Зөрүүлээ Танакаш довтлохоогоо амжилттай болгоно. Сэлгээгээр Сугавара орж ирнэ. Окей, түүнийг өвдгөөр нь унгах давуултыг хүсэж байна гэж ярилцаж байсан байв. Сугавара давуулн 4 дугаарч урагш өвдөглөн хүлээн ав. Хоёр ихэр хурдан довтлохоохийн Сугавара хүлээн ав. Кагаяма буцааж 4 дугаар дахин довтлоход бөмбөг хаалтан дойн гадаа гарна. Эсрэг багаас сэлгээний давуулагч гарч ирэн давуулна. Асахи авч манай хоёр хурдан довтлохоохийн оноо ав. Түүний араас Кагаяма гарч ирэн хүчтэй давуултхийн оноо ав. Хөтлөгч хүрэлтгүй эйс гэж орилно. Хоёр дахь давуултанд Осому хүрээд алдна. Харин 3 дахь давуултыг хүлээн авсан ч 4 дугаарын довтлохоо гадаа гарна. Кагаяма дахин давуулт хийж эсрэг баг хүлээн авахд сул бөмбөг ирнэ. Манай хоёр хурдан довтлохоо хийсэн ч Ацуму хүлээн авч 4 дугаар оноо ав. Осому давуулт хийхээр болоход Ацуму хурдан дуусах гэж орилно. Осому давуулт хийхэд бөмбөг онооны самбар онно. Үргэлжлүүлэн 5 дугаарын довтлохоог амжилттай хаана. Эсрэг баг сэлгээхийн 1 дугаартай ахлагч Кита Шинсүке орж ирнэ. Дасгалжуулагч нь түүнийг ороод ирэхэд бүгд сандарцгаадаг гэж инээлдээд үннийг хилдэг болохоор амар шүү гин. 1 дугаарч давуулт хийж Дайчи хүлээн авна. Кагаяма дамжуулж Асахи зохино. Хаалтанд ойсон бөмбөгийг 1 дугаар авснаар бусд нь буцаана. Манай хэд ч урагшлан холболт Дайчид очин зохино. 1 дугаар дахин босгож 5 дугаарын довтлохоо амжилттай болсноор оноо 23-15 болно. Багийнхан нь түүнийг сэтгэл хөдлөлгүй робот шиг гэж ярилцсан. Сэлгээгээр Ямагучи орж ирэн давуулт хийхэд 1 дугаар хүлээн авна. Бүгд л авчихлаа гэж муухай зарайлцгаана. Дасгалжуулагч нь түүнийг онцгойч сайн тоглодоггүй ч бэлтгэл дээр хийдэг зүйлсээ тоглолт дээр ч асуудалгүй хийдэг. Араан болон Ацуму эсрэг багтаа зөвхөрл мэдрүүлдэг бол түүний үүрэг зөвхөрлийг нь үргэлжлүүлдэг гэв. Ийхүү Инаризаки сүүлийн оноонд хүрнэ. Багийн ахлагч нь Ацуму төрөмгийн зантай ялагдах дургүй байдал нь заримдаа буруутдаг. Осому арай томоотой харагддаг ч тээнхэн адилхан. Гин хариуцлагатай идэвхтэйч гүйцэх гэж яардаг. Суно онооны зүрүү ихсэж ялалтанд ойртохоор залхуурч эхэлдэг гэж бодно. Эсрэг багаас сэлгээний давуулагч гарч ирэн давуулна. Танака хүлээн авч эсрэг багт сул бөмбөг очин 10 дугаарын довтлохоо амжилттай болсноо 2 дугаар үе манайх ялагдал хүлээн. Асахи Нишиноё дээр очин чи юм чин чадна гэж хэлж чадахгүй. Би хүн дэмжихтэй мууч. Би А дамжуулалт биш байсан ч гүйцэх болно гэхэд Нишиноёш тайвширч Кагаяма А дамжуулалт биш байсан ч болно. Өндөр өгөөрэй гэсэн үг гэв. Гэтэл Хината чи дандаа цагаа олж юм хэлэх юм аа гэв. Ийхүү 3 дугаар үе эхлэхээр болно. Тоглолтыг Ацумугийн давуулалтаар эхлэх ба бөмбөг гадагш явж манай хэд гадаа гэсэн ч бөмбөг иргэн талбайд унана. Дараагийн давуултанд торонд цохин Нишиноё арай гэж урагш унан аваад хөлмөн хөдлөхгүй байна. Хариу үйлдэл энгийн үеэс удаан байна гэж бодно. Холболт Асахид ирж зогсноор бөмбөг хаалтан цохин гарна. Зөрүүлээд Осому довтлохоо хийхэд Цукушима хүрнэ. 3 дугаар үе дээр манай хэд эргэлтээ өөрчилсөн ба Ацумугийн давуулалт Нишиноёг онилж байгаа болохоор голд биш байсан ч болно. Тиймээс Цукушимаг их рүүттэй аль болох их тааруулах төлөвлөгөөтэй байв. Харин Хинатагийн Осомуг дагах нь сайн болж байгаа ч Танака голд ганцаараа хэцүүдэх байх гэж ярилцсан байв. Тоглолт үргэлжлэн Асахигийн довтлохоог хүлээн авч Осому Араанд холболт өгнө. Окей, яалч үгүй Арааныг хамгийн ихэд довтлуулмааргүй байна. Дахиад нэг өндөр хантай нүүрэлдүүлмээр байна гэж бодно. Кагаяма ч өөдөөс нь үсрэн амжилттай хаа. 10 дугаарч улсын аваргын айхтар хаалтуудад хэдэн удаа намд аруулснаа ч мэдэхгүй байна. Бүдэг бадаг бүрүүлцэх гарнуудыг айдсал гэж нэрлэх байх. Нүдний шилтээс илүү түүний хаалт аимшигтай юм гэж бодно. Дайчи давуултхийн Араан аавна. Эсрэг багч зэрэгцэн довтлохоо хийхэд Дайчи хүлээн авч буцаад сул бөмбөг очно. 10 дугаар довтлохоохийн Цукушима цогох хэсгийг нь багасгахаар хаалтхийн Дайчи тэнд нь бэлэн байв. Оноо 2-4 10 дугаар түрүүнээс хойш албаар хөндлөн довтлохоог хаасан гэж юу гэж бодон уурлаад байн хүснээр минь довтлуулж байгаад баярлалаа гэхэд Цукушима харин чамд л бодсны дагуу довтлуулж өгч байгаад баярлалаа гэв. Энэ үед Киношита орохоор болно. Давуултандаа төвлөрөн зохиход бүлээн авч эргээд маш хурдан довтлохоохийн Киношита хөдөлж чадалгүй оноо алдна. Буцаад талбайгаас гарч явахдаа чадварлаг 1-р ангийнхнаа сайн юмаа гэж харж догдолсон. Өөрийн хүчээр баатар болсон Ямагучи, Танака хэрэгтэй үедээ сайн тоглодог Иношита, Нарита тэдэн шиг болж чадахгүй ч ямар нэг сэтгэл догдлуулам зүйл хийж чадах байх гэж
бодсон ч буруу ойлголт байж гэж бодон гуниглана. Энэ үед Хинатагийн хурдан довтлохоо амжилттай болно. Харин Кагаяамагийн давуулт торонд цохин урд унаж оноо авна. Эсрэг баг завсарлага авч Нишиноя хүүхэд байхдаа нэлээд аимхай хүүхэд байсан ба өвөө нь айхан цагийн гарц гэж хэлж байсан байв. Хэрвээ айгаад байвал яах вэ гэхэд ойлгомжтой шүү дээ. Бусдын тусламжийг ав гэсэн байв. Давуулт ирж Нишиноя хөдөлж чадахгүй гацх үед Киношита урд гэж орилсноор Нишиноя дээрээс авч манай хэд ч бүгд урагшлан Асахигийн довтлохоо амжилттай болно. Нишиноя Киношита руу заан тимээ гэд орилоход нөгөөх нь ч баярлан орилно. Ямагучи хөвөлттэй давуултхийн араан арай гэж аван нөгөө хэд нь буцаана. Манай хэд зэрэгцэн довтлохоо хийхэд эсрэг баг хүлээн авч Ацуму эвгүй байрлалаас холболт өгснөөр оноо авна. Хината талбайд буцан орж ирэхэд Кагаяма энд ирсэндээ баяртай байна гэв. Инаризакигаас давуултхийн оноо авна. Дараагийн давуултыг Танака авсан ч араан өөдөөс нь шууд зогчхон. 3 дахь давуултыг Дайчи хүлээн авснаар Цукушима довтлон оноо авна. Асахигийн давуулт гадаа гарчихна. Харин эсрэг талаас Осому давуулан Асахи хүлээн авч холболт Танакад ирж цогтол хаалгуулчихна. Оноо 13-12 болж Инаризаки тэргүүллийг авч 2 баг байраа солино. Осому дахин давуултхийн Асахи хүлээн авч Танака дамжуулан Кагаяма Ацумугийн байгаа газар цохино. Эргээд 2 ихэр сөрөг хэмнэлийн хурдан довтлохоо хийн амжилттай болгоно. Манай хэд бүгд л гайхаа туцрав. Тайлбарлагч Мия ихрүүдийн айц сүргэм хослол гэж зарлана. Манай хэд ч эсрэг багийн дургүй хүргэм дэмжигчэд улам сүртэй санагдаж байна гин. Энэ үед Хината талбайд орж ирнэ. Зэргэлдэх багийн хэд ч Хината ямар нэг юм хийгээрэй гэж бодно. Довтлохоо ирж Асахи аван Танакагийн довтлохоо хаалтанд хүрэн зөрүүлээд арааны довтлохоог Дайчи хүлээн авна. Кагаяма дахин Танака руу холбож Танака хууралт хийсэн ч Либер нь авснаар арааны довтлохоо хаалтанд хүрэн гадаа гарч оноо авна. Зөрүүлээд Хинатач оноо авснаар Кагаяамагийн давуулт гаргах ээлж болно. Давуултхийн Осаму авч эргээд сул бөмбөг ирнэ. Бүгд урагшгүй Дайчигийн цохилтыг хүлээн авна. Ацуму хайлт хийх гэхэд Хината Танака хоёр хаахаар үсрэхэд хайлт хийхэ болон бөмбөг хаалтанд хүрэн унахад эсрэг талбайн бөмбөгөнд хүрсэн гэж Инаризакид оноо өгнө. Ацуму хүчтэй давуултхийн Дайчи авахад бөмбөг эргээд эсрэг багийн талбайд унснаар оноо авна. Хината давуултхийн довтлохоо ирэхэд Цукушима амжилттай хааж чадна. Ацуму ч эхний хүрэлтээр холболт өгөн Цукушима Осамуг хаахаар үсэртэл бөмбөгийг нөгөө тал руу буцаан холбож араас араан гарч ирэн зохино. Харин зогсон газарт нь Хината очихсон байх ба бөмбөгийг хүлээн авч чадна. Энэ үед тэдний тоглолтыг үзэж байсан хүн бүр гайхан харцгаана. Шигшээ багийн дасгалжуулагч хүнд хэцүү үед маш ховор тохиолдох зүрх бүлэглэн өөртөө итгэх итгэл ундрах мэт тийм нэгэн зүйл болдог. Тэр бол гайхамшиг бус мянгад нэг тохиох ховор зүйл. Түүнийг ашиглан улам дээшээ ахиж явна гэж бодно. Харин Кагаяма чамд энэ үгийг хэлэх өдөр ирнэ гэж сансангүй гэж бодон сайхан авлаа гэхэд Хината өөрөө ч гайхчихсан чичрэн өмнө нь өөрт нь хэлж байсан Кагаяамагийн төрүүлээд явлаа шүү. Танакагийн битгий их яардуу. Укагийн бөмбөг түүх ажлыг басах хэрэггүй. Хөгшин дасгалжуулагчийн Кагаяма байхгүй чамаас үнц нь мэдрэхгүй бай. Багшийнхаа өндөрлөх төрхийн тулд заавал доороос эхэлдэг. Ушибакагийн чи юу хийж байгаа юм гэх зүйлсийг бодон зогсон. Ийхүү бүгд зэрэгцэн довтлохоо хийхээр урагшлан Асахигийн довтлохоо хүлээн авч 5 дугаарын довтлохоо 3-ын хаалтанд хүрнэ. Бөмбөг хоош хөөрөн явж гарлаа гэж харна. Ацумууч сайхан зохиж гаргалаа гэтэл Хината бөмбөгийг буцаагаад Кагаяма гэж орилсооргүй. Харин холболт Танакад ирж зогхоход араан авч чадалгүй хоош явж Либер нь хөлөөрөө аван Ацумуу шууд буцаахад манай хэд сул бөмбөг гээд хойшилтол бөмбөг торон цохим урд унана. Оноо 18-16. Багш завсарлага аван манай хэд бүгд л ялагдмааргүй байна гэд муухай царайлан зогсцгоно. Харин Хината юу ч болоогүй мэт сая миний авалтыг харсан уу гэж баярлахад Кагаяма хараагүй гэв. Сайхан авлаа гэж хэлхийг чинь сонссон шүү гэхэд бусд нь ч тайвширцгаан түүнийг шоолон инээлтэн. Хоёр ихэрч өдөр болгон хоол иддэг хэрнээ үргэлж өлсдөг. Хоол идэх цаг болоход баярлаж хэдэн ч удаа үргэлжилсэн өөрчлөгддөггүй шиг тэр волейбол тоглохдоо яг л тэгж байна гэж ярилцсан. Инаризакигийн ахлагч дахин сэлгээгээр гарч ирнэ. Тим нөхдүүдийг ойлгож чадахгүйч харах болгонд зүрх бөлгөлөх шиг болдог. Би урсгалыг өөрчилдөг тоглогч биш ч энэ урагшаа тэмүүлэхээс өөр зүйлгийн нөхдүүдийн арыг чадхаараа даахгүй бол болохгүй. Магадгүй чамч гэсэн адилхан байх гэж бодон Дайчиг харна. 10 дугаар довтлохоогоо амжилттай болгоно. Манай хэд зэрэгцэн довтлохоохийн холболт Цукушимад ирэхэд цогж чадалгүй зөрнө. Кагаяма чадхаар байна уу гэхэд мэдээж гин. Харин энэ удаа Цукушима оноо авна. Араас нь Асахигийн хүчтэй давуулт амжилттай болно. Дараагийн давуултыг нь багийн ахлагч Кита хүлээн авч арааны довтлохоонд хүрнэ. Асахи довтлохоо хийсэн ч Ацуму авч араас довтлохоор үсэртэл бөмбөг зөрж 1 дугаар буцаана. Бүгд зэрэгцэн довтлохоо хийхээр урагшилж Дайчи зохин 1 дугаар авч чадалгүй бөмбөг гарснаар оноо 20-20 болж тэнцэнэ. Дараагийн давуултыг Либер нь хүлээн авсан ч Цукушима шууд даран оноо болгоно. Зөрүүлээд Инаризакич амжилттай довтлохоо хийн. Давуултыг Дайчи хүлээн авч Танакагийн довтлохоо хаалтан зохин гарна. Зөрүүлээд эсрэг багаас гинэтл хаялт хийчихнэ. Дараалан оноо авснаар Инаризаки сүүлийн оноонд хүрнэ. Давуулт ирж Асахи босгон Танакагийн довтлохоо хаалгуулахад Нишиноя гарч ирэн авна. Хоёр баг ээлжлэн авсаар дахин Танакад холбож шулуун цохилт шугамн дээр бууж оноо авна. Кагаяамагийн давуулт хийх ээлж болон эхний давуулт амжилттай болсноор оноог тэнцвүүлнэ. Дараагийн давуултаа урд нь өгснөөр эргээд сул бөмбөг ирж Хината хурдан довтлохоо хийн.
3 дахь давуултыг аран авч 5 дугаарын довтлохоо амжилттай болно. Кагаяма нэг гараараа холбохоор үсэрч Хинатач довтлохоор үсрэн. Кагаяма бөмбөгөнд хальт хүрэн бөмбөг доош унах үед Хината хөлөөрөө аван тор давуулснаар оноо 25-26 болно. Ацумуч сэтгэл хөдлөж байна шүү Хината гэж бодно. Зөрүүлээд 10 дугаар оноо авснаар 26-26 болгон тэнцвүүлнэ. Араас нь Ацуму давуултхийн Дайчи авч чадалгүй алдна. Дараагийн давуулт ирж Дайчи хүлээн авч Хинатагийн довтлохоор үсрэхийг харсан Кагаяма ялагдана гэж байхгүй шүү гэж бодон холбосноор оноо авна. Ацумуч шарн хөдлөн тэднийг харан зогсон. Довтлохоо ирж Цукишима одоо энийг намд арвал баг тэр чихтэй огших байхдаа гэхдээ чадахгүй. Наан чинь гэж бодон Хината бөмбөгийг хүлээн авна. Сөрөг довтлохоохийн Асахигийн довтлохоог Либер нь авна. Эргээд эсрэг багийн довтлохоонд Цукишима хүрэн Танака босгоно. Кагаяма дахин Асахид холбож Асахи үүнээс цааш энэ холболтыг зохиох 1-р ангийнхан шинээр орох 1-р ангийнханд жатаархаж бас өрөвдөж байна гэж бодон цагаа зөрүүлэн 3 хаалт эргээд унах үед цохин бөмбөг хаалтанд ойж хоош явна. Либер нь араас нь гүйсэн ч хүрч чадалгүй алдна. Датакогийн хэд дургүй хөрмээр юм. Бид нартай тоглож байхдаа энийг бэлдэж байсан биз дээ гин. Харин нөгөө талд Ацуму догдолчихсон. Заавал оноо авна гэж бодох хүний хүсэл хамгийн сайхан. Түүнийг нь өрөх болгох нь ч тэр гэж бодон 10 дугаарт холбон оноо авч араас нь араан дахин амжилттай довтлохоо хийн. Давуулт ирж Асахи босхон бүгд довтлохоор үсрэхэд Кагаяма хаялт хийчихэн. Цукишима давуултаа урд өгөн эргээд сул бөмбөг ирж Хинатагийн довтлохоог Либер нь босгоно. Зөрүүлээд арааны довтлохоог хүлээн авч тоглолтын хэмнэл хурдсан. Танака хаалтанд ойлгон дахин довтлохоор болно. Окейч удаан тайвширцгаа гэж орилсоор Хината өндөр хөөргөн өгөхөд бүгд тайвширцгаана. Жозонжи ахлах сургуулийн Анабара дасгалжуулагч энгийн түшиг болох үс гэхдээ байнга мартагддаг. Өндөр ихний хүрэлт багийнхантаа амьсгалах боломж олгож байна гин. Бүгд л довтлохоор бэлдэж зэрэгцсэн довтлохоо гээд урагшлана. Холболт Танакад ирж зогхоход хаалгуулчихна. Кагаяма босхон хоош явсан бөмбөгний араас Цукишима арай гэж хүрэн унах гэж байхад Дайчи буцааж чадна. Эргээд ихрүүд араас сөрөг хэмнэл гээд энэ байрлал, энэ таарамж, энэ өнцөг яг таарсан гээд зогхоход Кагаяма Хината хоёр амжилттай хаан бөмбөг хоош явсаар талбай дотор унснаар 30-32-ийн харьцаатаагаар Карасоно ялалт байгуулна. Бүгд манай хоёр дээр гүйлдэн эрцгээж баярлан ойрлолтно. Никомагийн хэд за шийдэгдлээ гэснээр явцгаана. Хоёр баг гар барьцгаан Ацуму Кагаяма дараа уулзъя гэд Хинатад хизээ нэг өдөр чамд холбоно. Гэхдээ тэрнээс өмнө Интер хай дээр бяцлах болохоор бэлтгэлтэй байгаарай гэв. Эсрэг багийн дасгалжуулагчаас сурвалжлагч авраг ах өндөр магадлалтай гэж яригдж байсан танаа баг ялагдсан шалтгаан юу байв гэхэд энэ удаад ялахын тулд арай илүү ширүүн дайрсан дээр байсан байж магадгүй. Миний алдаа байлаа. Гэхдээ тоглогчдыг улам сайжруулсан тоглолт боллоо гин. Хоёр ихэрч ахлагчаасаа уучлалт гуйхад уучлалт гуйгаа жаахан дээрчхий гэж бодсон юм уу гэд. Үнэхээр буруу зүйл хийсэн үедээ л уучлалт гуйж бай. Та хоёрын тоглолт орсон үед бусад хүмүүс ард хоцордогч өнөөдөр тэр хоёрын ч тоглолт адилхан орчихсон байсан. Баяртай байсан уу? Өдөр бүр ийм тоглолт тоглож чадахгүй шүү гэв. Цааш явж байснаа тэр манай багийнхан гайхалтай байгаа биз дээ гэж өшөө их хэлхийг хүсэж байлаа гэд инээхэд нөгөө хэдэн ч бүгд л муухай царайлан зарим нь уйлцгаана. Харин манай хэд бүгд ядарцгаачсан сууж байх ба Цугавара Цукишима хүртэл ийм байгааг анх удаа харж байна гин. Харин Иношита хамгийн түрүүнд унтаад өгдөг хүмүүс сэрүүн байх чинь гин. Цукишима өнөөдөр тэр мөчийг гэрчилсэн хаврын тэмцээний 2 дахь өдөр дахин нэг удаа гүн гүнзгий волейболд орсон өдөр боллоо гэж бодно. Харин нөгөө талд Пукуроданы 25-21-ээр ялалт байгуулна. Бокута Карасуно Миянуудыг ялчихсан байна гэхэд нөгөөх нь авраг авах магадлал өндөртэй нэг баг хасагдах шив гэж ярилцсан. Манай хэд ч буудалдаа ирчихсэн спортын мэдээ хүлээн сууцгаана. Зурагтаар Ад халбайн 2 дахь тоглолт гайхамшигт ихрүүдийн эсрэг залуучуудын баазад дуудагдсан 1-р ангийн холбогч Кагаяма Тобиогийн Карасуно ахлах сургууль. Мия ах дүүсийн эсрэг байлдан дагуултын ахлагч Танака Рёносуке хитрхи хичээснээр тоглолтоо сайн гаргаж чадаагүй гэхэд нөгөө хэд нь шоолон инээлтэн. Сугавараг амар царай гаргачихж Шимизүг хөөхөн болохоор камер удаан гаргаж байна гэцгэн. Харин Асахиг гаргахад хэдэн хүн цааш нь харуулчихсан хүн шиг царай гаргачихж гэн. Хинатач тэр миний авалт байна гэж баярлана. Бүгд л бие бинийгээ шоолон инээлдэж хөгжилтэй байцгаана. Манай 3 дугаар ангийнхан ч Кагаяма илүү сайжирч байна. Танакагийн шулуун довтлохоо гайхалтай байсан. Харин Цукишима довтлохооны чиглэлийг хааж байсан. Компани ажилтан юм уу хаашаа юм гэж ярилцсан. Хинатагийн авалт бас гайхалтай байсан. Бас сүүлийн өндөр өргөснө гэхэд Сугавара би уйлсан гэв. Хинатач Кема тоглолтод ялагдсан ч юм бодоод байхгүй байх. Гэхдээ Кемаг ялмаар байна гин. Окей, өвөөтэйгөө уулзсан сууж байх ба хогийн цэг дээрх тулааныг харуулна. Манай хүүхдүүд тэднийг ялахыг хамгийн их хүсэж байгаа. Одоо бол хуучин шиг заналт дайснууд байхаа болсон. Тийм болохоор зүгээр үзэхтэй бэлдээд байж бай гэснээр ийхүү 4 бүлэг үргэлжилсэн Haikyuu анимны маань цуврал дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.